Сайн уу? Хүн болгонд яг ижил тэгш өгсөн нэг зүйл байдаг нь хоногийн 24 цаг гэж ярьдаг шүү дээ. Харин түүнийг хэрхэн захиран зарцуулах нь бидний өөрсдийн сонголт байдаг. Өнөөдөр би цайны цаг гэж нэрлэж заншилсан 2 цагийг талын Монголын шөлтөө хаалтаанд талдгарч өнгөрөөхөөр шийдсэн юм. Хурдан, хялбархан, амттай учраас ямар ч тансаг ресторанд хоол цагаалж чад хүлээж суухаас хамаагүй тухтай, хамаагүй тайван мэдрэмжийг авсан. Мэдээж хэрэг Монгол орны үржил шимт хөрсөн дургасан ламбуудай 100% бэлчээрийн үхрийн махан борц, шүдэн уулын жанц тавс, Монгол дургасан хатаасан сонгон лууван гэд хүмүүсийн бид хэрэгтэй, шимт хижээлтэй гэж яригддаг бүхнийг биендээ шингэн цэвэр агаар цэлмэг тэнгэрийг харангаа үр хөвгтийнхээ инээн баясаж хөвжилтэн гүөхийг харан суугаа надад үүнээс илүү чанартай цаг хугацаа гэж юу аах вэ? Энэ цагийг минь хялбархан хэрнээ, амттай, чанартай болгож өгсөн талын Монголд баярлалаа.